Ньюс агентлагийн 10 жилийн тохиож байна. Ан хүрээнд өнөөдөр туушин зочд буудлын соён танхимаа Ньюс форумыг эхлүүллээ. Яг одоогийн байдлаар улсын хурлын гишүүн бол онлайн эрхчлөлөө бол хүний эрхчлөлөө сэдвээр илтгэл тавьж байна. Захин ертөнцийн хамгийн амжилттай хэвлэл нийтлэгч өнөөдөр Ньюс эйженси болсон гэж тийм ээ одоо бүх судалгаагаар харагдж байгаа. Тэгээ ийм одоо бас чухал ирээдүйг харж тухайн үедээ бол хүмүүс ойлгохгүй одоо энэ одоо хэр зөв юм хийж гин цаг алдсан юм хийж гин бас янз бүрийн яриа байсан. Тэгээ тэрнийг бол бас няцааж үнэхээр одоо Монголын ирээдүй, хэвлэлийн ирээдүй, мэдээллийн ирээдүй бол энд байгаа гэдгийг бол бас харуулж чадсандаа их баяртай байгаамаа. Тэгээ яг ер нь бол энэ онлайн мэдээллийн хэрэгсэл, онлайн нэгшлөө гэдэг бол салшгүй холбоотой бол ойлгомжтой юм аа. Тэгээ Монгол улс мэдээллийн технологийн салбарт үйлдвэрлэгч биш орн гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ маш идэвхтэй хэрэглэгч орн болж хөгжсөнийг бол одоо дараах тоонууд бэлтгэнэ харуулж байна. Өнөөдөр манай улсад интернет хэрэглэгчдийн тоо сүүлийн 3 жил гэхэд тийм ээ сүүлийн 3 жил гэхэд 320% өссөн. Мөн 2013 оны байдлаар 841 мянгад хүрсэн гэдгийг бол одоо нотолж байгаа. За энэ бол нийт хүн амын 30 гаруй хувь нь одоо хүн бүрийн 3 хүн тутмын нэг нь интернетэд холбогдсон гэсэн үг. Ингэснээр бол манай улсын одоо нийт уншигчдын хувьд бол одоо сая гаруй уншигчтай одоо хэвлэл мэдээллийн том орон зай одоо энэ онлайн хүрээнд бол бий болжээ. Тэгээ энийг бол манай сэтгүүл зүгийнх нь бол яавч одоо анхаарлын гадуур үлдээх болцоогүй гэдэг нь бол энэс харагдж байгаа хаа гэж бодож байна. Илтгэлийн дэлгэрэнгүй та бүхэндээ өргөжлүүлэн хүрэх болно.